Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хүс хий хүр УК төмрийн хамт подкастыг сонсож байна. Өнөөдрийнхөө энэ дугаараар өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэгийн тухай ярих болно. Хэрвээ та аль нэгийг нь өөртөө хэлж байгаа бол өнөөдрөөс зогсоох боломжтой. Тэгэхээр эдгээр энэ 5 үг хэллэгийг өөртөө хэлснээр бид амжилтаа зогсоож байгаа. Тэгэхээр энэ 5 үг хэллэгт юу орох вэ тухайг сонсох хүсэлтэй бол та үргэлжлүүлэн сонсноо. Өмнөх дугаар дээр би яаж шин санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх тухай ярьсан байгаа. Тэгэхээр энэ дугаарыг сонсоод сэтгэлдээ үлдээсэн, комментоо үлдээсэн, захидал илгээсэн бүх хүмүүстд би үнэхээр их талархаж байна. Жишээлх юм бол төгс ингэж үлдээсэн байна. Маш чухал зүйлсийг үргэлж сануулж бас үнэлж баршгүй шин санаа дэвшүүлж байдагт баярлаа гэж бичсэн байна. Болроо маш хэрэгтэй подкаст сонслоо. Баярлаа. Танд сайн сайхныг хүсье. Хадгалж аваад байнга сонсож байна гэсэн байна. Баку ёстой чухал сэдв байлаа. УК их талархаж байна. Бүх подкастууд нь хүч зориг, урам хүсэл, тэмүүлэл бэлгэлдэг. Айгаад зориг хүрэхгүй хойшлуулад байсан ажлаа хийж эхлэхээр шийдлээ. Маш их баярлаа. Олон хүнийг ингэж хурцлж зоригжуулж байгаа гэж итгэж байна. Өндөр амжилт хүсье гэж бичсэн байна. Маш их баярлаа. Мөн би маш их олон захидал хүлээж авсан байгаа. Захидал дээр Дарима бичсэн байна. Баярлаа УК үргэлж надтай хамт байдагт чинь талархдаг шүү гэж бичсэн байна. Мөн отгоо баярлаа гэж бичсэн байна. Баярмаа сайн байна уу? Дандаа гой зөвлөгөө өгдөгт баярлаа гэж бичсэн байна. Байгалмаа маш их баярлж явдаг шүү. Урам зориг авдаг шүү гэж бичсэн байна. Саран гэрэл бичсэн байна. Баярлаа гэсэн байна. Урнаа бичсэн байна. Сайн байна уу? Яасан сайхан хэрэгтэй мэдээлэл оруулсан байна. Хүлээн авлаа. Маш их баярлаа гэж бичсэн байна. Тэгээд буцалж буй амьдралаасаа хуваалцаарай гэж би өмнөх дугаар дээрээ хүсэлт гаргасан байгаа. Тэгээд над руу бас буцалж буй амьдралаасаа хуваалцсан хүмүүс байгаа. Тэгэхээр саран гэрэл маань надад ийм захидал илгээсэн. Сайн байна уу? Би 3 хүүхдийн ээж байна. Багш Сара 40 нас арай л хүрээгүй байна. Баг охин минь 1 настай, хүү минь 3 тай, том охин 6 настай, нөхөр маань кино найруулагч, урлагийн цаг наргүй ажилтай. Сүүлийн 3 жил онлайн бизнес эрхэлж өөрийн мөрөөдлөө биелүүлэх зорилгоо хангахын тулд маш идэвхтэй ажиллаж байна. Хүүхдүүдэд харах, өсгөх, хүмүүжүүлэх болон гэр бүлийн олон асуудлууд санхүүгийн бэрхшээлтэй холбогдоод ирэхээр л асуудал үүсдгийг мэдэрсэн. Өөрийн хөгжилдөө юунаас ч илүү анхаарч цоо шин салбарт өдрөөс өдөрт суралцаж урагшилсаар л байна. Анх 17 онд УК төмөр нүүр номыг дагаж маш их өрч хүч, ухаан, арга туршлага өөртөө нээдэг байсан. Хизээч бууж өг, өргөлж оролцоор байх, өргөлж шийдэж болох гарц байдгийг эрэлхийлдэг болсон. Энэ ташрамд УК коучта талархаж явдгаа хэлье гэж бичсэн байна. Тэгэхээр буцалж буй амьдралаасаа надтай хуваалцсан саран гэрэлтэй маш их баярлаа. Өөртөө чи үнэхээр санал нэг байна. Хизээч бууж өгч болохгүй, үргэлж оролцоор л байх хэрэгтэй. Гарах гарц заавал байдаг гэдэгт итгээд түүнийгээ үргэлж хайж байх нь хайснаар бид мөрөөдөлтөө хүрэн, зорилгоо биелүүлэн, хүссэн амжилтандаа хүрэх болно гэдэгтээ би саран гэрэлтэй санал нэг байна. Тэгэхээр саран гэрэлтэй сайн сайхан бүхнийг хүсье. За тэгэхээр өнөөдөр бид өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэгийн тухай ярих болно. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр өөртөө хэлэхээ зогсоох 5 үг хэллэг маань юу байх вэ? Бид бүгд тиймээ дотроо өөртөөгөө ярьдаг. Өөртөөгөө ярьж байгаа зарим ярианууд сөрөг байдаг. Хэдий энэ сөрөг бодол үнэн биш тиймээ тэр өөртөө хэлж байгаа тэр үг хэллэгүүд үнэн биш. Бодит биш байдаг ч гэсэн тийм ээ. Биднийг өөртөө тийм үг хэллгүүдийг хэлснээр бид өөрсдөө гомдоож байдаг. Заримдаа
өөрөө өөртөө уйлуулж байдаг, заримдаа залхуугаа хүргэж байдаг тийм ээ. Өөрийгөө уурлуулж байдаг, өөрийгөө өөртөө тийм эргэлзээ төрүүлүүлж байдаг тийм ээ. Өөрийгөө ичээж байдаг, заримдаа зогсон байдалд өөртөө оруулдаг л та. Хэрвээ та том жижиг зориг тавиад ч тийм ээ. Том жижиг мөрөөдөөд ч, том жижиг ажил эхлүүлсэн ч ямар нэгэн байдлаар түүнийхээ төгсгөлийг үзэж чадаагүй бол магадгүй та дараах 5 өөртөө хэлж болохгүй 5 үг хэлхий аль нэгийг нь өөртөө хэлж байж болох юм. Тэгэхээр нэгнгүү мэдэх хүсэлтэй бол та өргөжлүүлэн сонсороо. Тэгэхээр энэ 5 үг хэллэг юу байж болох вэ? Тэгэхээр нэгдүгürt би юуг оруулж байна вэ гэвэл мэдэн бүгдийг үтсэн болоогүй, бүтээгүй, үйлчлээгүй. Тэгэхээр энэ маш их хэрэгэлдэг үг хэллгүүдийн нэг байдаг. Бүгдийг нь оролдож үзсэн. Худлаа юм бэлээч гэдэг юм уу те. Тэгэхээр би мэдэн бүгдийг үтсэн гэж хэлээд өөрийгөө шууд маданд оруулдаг, өөрийгөө шууд зогсоодог. Хийх гэж байсан бол хийхэд болдог ч юм уу тийм ээ. Тэгэхээр асуудаг байхгүй, заримдаа би тийм хүмүүстэй их тааралдаж байсан. Тэгээ чи тэгж үтсэн үү гэхээр үтсэн. Чи энийг мэдэх үү? Мэдэн үтсэн худлаа надад үйлчлэхгүй, шаал худлаад үйлчлдэг хүмүүс гэж бас байна. Үйлчлдэг хүмүүс гэж бас байна гэж хэлдэг. Тэгэхээр яг ингээд мэдэн бүгдийг үтсэн гэхээр чи ингээд өөртөө хэлчихэр чи өөрийгөө бол шууд автоматар шууд тентэн зогсоож байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл жин хасах дээр тулахад надад их олон хүмүүс би бүгдийг оролдож үтсэн, ерөөсө тураагүй гэж хэлж байсан. Гүүж үтсэн, жин үргэж үтсэн, жимэнд явж үтсэн, гэртээ дасгал хийж үтсэн гэдэл тийм ээ. Тэгэхээр үнэхээр бүгдийг оролдож үтсэн үү? Үнэхээр бүгдийг нь оролдоод үтсэн гэж юу? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Би үнэхээр бүгдийг оролдож үтсэн үү? Эсвэл арай дэндүү эрт бууж өгөөд байна уу гэдгийг өөрөөсөө асуугаарай. Хэрвээ та бүгдийг үтсэн бол өнөөдөр үтсэн юмнуудынхаа тухай дахин нэг бодоод бүх оролдож үтсэн юмаа цаасан дээр бүгдээрингийн жагсааж бичээрэй. Юу нь болохгүй байсан, юу нь үйлчлээгүйгээ бүгдээрингийн жагсааж бичээрэй. Үнэхээр л бүгдийг оролдож үтсэн гэж бодож байгаа бол бүгдээрингийн жагсааж бичээрэй. Хэрвээ та үнэхээр бүгдээрингийн оролдож үтсэн бүгдийг мэдэх юм бол таны жагсаалт ерөөсө дуусахгүй гэж би бодож байна. Хэрвээ ганц 2 юм бичээд дуусчихвэл оролдож үзэх зүйл зөндөө байгаа, мэдэж авах зүйл зөндөө байгаа гэдгийг мэдэх нь зүйтэй. Ягаад гэвэл мэдэх мэдлэг хязгааргүй, оролдож үзэх зүйлүүд хязгааргүй гэж би өөрөө боддог. Тэгэхээр та зүгээр л бичээд үзээрэй гэдгийг санал болгож байна. За тэгэхээр хоёр дахь энэ 5 үг хэлхэн хоёр дахьд би юу оруулж байна вэ гэвэл бусад аргагүй штэ. Ямар над шиг ийм тийм биш. Тэдэнд үйлчлэлтгэл юм байгаа биз надад бол үгүй. Ягаад гэвэл би ийм хүн биш, би тэгдэг хүн биш, би тэдэн шиг биш гэд бүхэл болохгүй бүтэхгүй шалтгаыг тоочдог. Бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж тэр чадаад байгаа, тэр хүний чадаад байгаа, тэр хийгээд байгаа хүн, тэр амжилттай байгаа хүмүүст бүх боломж нь байгаа учраас чадаад байгаа. Харин өөрт нь бүх юм боломжгүй байгаа учраас болж бүтэхгүй байна гэдэг. Тэр чадаад байгаа хүмүүс угаасаа жишээлх юм бол царайлаг төрчихсөн тийм ээ. Угаасаа боломжтой төрчихсөн. Угаасаа төрөлхийн авиастай тийм ээ. Угаасаа боломжтой ар гэрээс гаралтайч гэдэг юм уу. Тийм болохоор болоод бүтээд байна гэж ярьдаг л да. Надад тэр боломж нь алга гэд зогсдог. Гэтэл амжилтанд хүрсэн бүхэл хүмүүс маш сайн хөдөлмөрлөж байж тийм ээ. Маш сайн дасгал сургуйлалт хийж амжилтанд хүрсэн гэдгийг мэдэх хүсэлгүй байдаг. Амьдрал нь хэцүү байгаа өчнөө царилэг хүмүүс байдаг. Амьдрал нь болж бүтэхгүй байгаа өчнөө авиастай хүмүүс бас байдаг. Өчнөө боломжтой мөртлөө түүнийгээ мэдрэхгүй яваад байгаа хүмүүс бас зөндөө байдаг. Өчнөө зовлон шалтак тооччихсан тийм ээ. Тийм болохоор төрөлхийн мундаг, сайхан, боломжтой авиастай байгаад хөдөлмөрлөхгүй бол ямар ч ашиггүй гэдгийг мэдэх хэрэгтэй гэж би бодож байна. Заримдаа хүмүүс амжилттай хүмүүсийг хараад хэлдэг штеп. Энэ өстой аимшиг юм байсан. Яхаараа энэ юм болчдгийг ч гэдэг юм уу те. Хинч тоохоргүй тэнэг юм байсан штеп. Яхаараа энэ юм болчдгийг ингээл те. Тэгэхээр чин тэр
тийм аимшигын хүн байсан ч гэсэн өчнөө хөдөлмөрлсөн учраас амжилтанд хүрсэн байгаа. Хинч тоохоргүй тэнийг юм байсан ч гэсэн өчнөө хөдөлмөрлсөн учраас өнөөдөр амжилтанд хүрсэн учраас зарим хүмүүсийн амны яриа болчихсон бас явж идэг л да. Тийм болохоор 1000 авиастаа төрөлхийн одоо ямар ч мундаг байгаад хөдөлмөрлөхгүй бол амжилтанд хүрэхгүй. Хичнээн одоо авиасгүй ямар ч боломжгүй ч гэсэн хүн хэрэг сайн хөдөлмөрлөн өөрийгөө өөрчлөн амжилтанд хүрнэ. Би ч гэсэн бас өөртөө хилдэг байсан л та. Бусад хүмүүс амжилттай байх нь аргагүй штэ гэдгийг би өөртөө хилдэг байсан. Яагаад гэвэл бусад хүмүүс ихэдэн гаралтай арга ирнэ боломжтой арын хаалгатай гэдэл те. Гэтэл өөрийгөө харахаар надад аль аль нь байхгүй санагддаг байсан үе байсан үгүй байсан. Бас нэг жишээ дуртахад жин хасах дээр ч гэсэн мөн ялгаагүй энэ асуудлууд бас харагддаг. Жишээлбэл би надад энэ бол тохиолдож байсан. Жишээлбэл би өөрийгөө өөр нэг хүүхэдгүй залуу хүнтэй харьцуулчаад тийм ээ. Тэр ямар хүүхэд гаргасан биш. Тэгэхээр аргагүй штэ гэж хэлээд бууж өгөх гээд байдаг те. Эсвэл өнөөх нь хүүхэд гаргацсан бол тийм ээ. Аргагүй штэ хүүхдүүд нь том болчихсон юм чинь аргагүй штэ би ямар над шиг бага насны хүүхдүүдтэй биш гэж бодонгуудаа бас бууж өгөх гээд байх жишээтэй. Тэгтэл заримдаа одоо ямар шалтгаан бодол орж ирдэг вэ гэвэл те би ямар залуугаасаа хичээлж эхэлсэн биш. Хэрвээ залуугаасаа хичээлж эхэлсэн бол иймч байх байсан, тиймч байх байсан гэдэг шалтгаан тавьж авах жишээтэй. Тэгэхээр өөрөөсөө энэ өөрөө өөртөө хэлдэг энэ үг хэллэгүүд бол өөрөөсөө хизээч дуусахгүй байнгын гарч ирж идэг. Гэхдээ энээсээ болоод бууж өгнө гэдэг бол өөрөөсөө утгагүй асуудал. Тэгэхээр бусад тийм би ийм гэдэг нь бол цэвэр шалтгаан юм гэдгийг би хэлэх хүсэлтэй байна. Тиймээс өөрийнхөө амжилтанд битгий бууж өг. Өөрийнхөө амжилтанд хизээж битгий бууж өг. Өөрийнхөө 10 сарын хөдөлмөрийг тийм ээ. Жишээлбэл та хийж эхлээд 10 сар боллоо гэж бодъё. Тэгэхээр өөрийнхөө 10 сарын хөдөлмөрийг бусдын 10 жилийн хөдөлмөртөө бүү харьцуул. Хизээж бүү харьцуул. 10 жилийн өмнө тэр хүн яг л тань шиг бодчихсон байсан ч бууж өгөөгүй учраас өнөөдөр амжилттай харагдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Тийм учраас өөрийнхөө 10 сарын хөдөлмөрийг бусдын 10 жилийн хөдөлмөртөө бүү харьцуул. Өөрийнхөө 3 сарын хөдөлмөрийг бусдын 3 жилийн хөдөлмөртөө хизээж битгий харьцуулаарай. Би бас нэг зүйл сануулгах хүсэлтэй байна. Юу вэ гэвэл амжилтанд хүрэхийн тулд тийм ээ амжилттай мундаг байх ёстой юм шиг юм бас их боддог. Нэгсэндээ амжилттай мундаг хүмүүс амжилтанд хүрдэг. Үгүй. Амжилтанд хүрэхийн тулд одоо байгаа газраасаа эхэлж. Жишээлбэл та өнөөдөр доор байгаа бол доороос эхэлж, дунд байгаа бол дундаас эхэлж, та дээгүүр байгаа бол дээрээс эхэлж, тэ? Одоо байгаа газраасаа эхэлж өөрийгөө алхамаар хөгжүүлж, бууж өгөхгүй, тууштай явснаар амжилтанд хүрдэг. Тэгэхээр би дахин хэлье. Амжилттай мундаг байж амжилтанд хүрэх биш. Үгүй. Амжилтанд хүрэхийн тулд одоо байгаа газраасаа эхэлж, одоо хаана байна? Яг тэр газраасаа эхэлж өөрийгөө алхамаар хөгжүүлж, бууж өгөхгүй, тууштай явснаар амжилтанд хүрдэг. Тиймээс бусад аргагүй штэ ямар над чиг ийм биш, тийм биш гэдгийг өөртөө хизээж хэлж болохгүй. За тэгэхээр өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэгийн 3 дахь үг хэлэхэд би юу оруулж байна вэ гэвэл чи ерөөсөө ойлгохгүй байна. Тэд ерөөсөө ойлгохгүй байна. Хүмүүс ерөөсөө ойлгохгүй байна. Намайг ерөөсөө ойлгохгүй байна. Тийм болохоор би бууж өглөө. Боллоо. Нэгсэндээ өөрөө бүгдийг ойлгоод байгаа, мэдээд байгаа ганц хүн. Гэтэл бусад ерөөсөө ойлгохгүй байгаа. Тиймээс болоод хийх гэсэн юм хийхгүй байна. Зорилготой хүрч чадахгүй байна. Мөрөөдөлтөө бодит болгож чадахгүй байна гэдэг. Жишээлбэл чи хүүхэдгүй болохоор ойлгохгүй байна. Чи эцэг эхээ алдаагүй болохоор ойлгохгүй байна. Чи миний туусныг туулаагүй болохоор ойлгохгүй байна. Чи тэгж үзээгүй болохоор ойлгохгүй байна. Нөхөр намайг ойлгохгүй байна. Эцэг эх намайг ойлгохгүй байна гэд тэрэндээ шаналсан хүмүүс маш их байдаг. Шаналаад байгаа учраас хийж байгаагаа хийж чадахгүй, зорилгодоо мөрөөдөлтөө хүрч чадахгүй байгаа шалтгаан болдог. Хүмүүс тухайн хүнийг ойлгохын тулд заавал тухайн хүний туусныг туулах албагүй шүү дээ. Яг үндэ бол тухайн хүнийг ойлгохч алба байхгүй. Тэдгээр хүмүүс өөрсдийн онцгой амьдралтай өөрсдийн асуудал бэрхшээлийг туулаад явж байгаа хүмүүс гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэр ганцаараа зовоод бусад
түүнийг нь ойлгохгүй байна гэдгээс болоод мөрөөдөлтөй зоригтой бууж өгнө гэдэг нэрээ үнэхээр утгагүй асуудал. Бид тэр их хүмүүс намайг ойлгохгүй байна гэж өөртөө хэлнэ. Тэр хэмжээгээр хүмүүстэй харьцаа болдог. Тэр хэмжээгээр дотроо шаналж харин тэр нь нэмэгцээр байгаад бүр том асуудал болдог. Тиймээс магадгүй бусад ойлгохгүй байгаа юм биш. Бусдад ойлгуулж чадахгүй байж бас болох юм тийм ээ. Үүний тулд бусадтай харьцаж сурах, тийм ээ, хэлэх гэсэн юмаа хэлж сурах, өөрийгөө нээж сурах чадварыг суралцвал ямар байх вэ? Тэгэхгүй мэдэн бүгдийг үтсэн болдгүй юм байна лээ гэдэл зогсох. Эсвэл аргагүй штэ ямар начиг ийм тийм биш гэдэл зогсох. Эсвэл хүмүүс намайг ерөөсөө ойлгохгүй байна гэж зогсно гэдэг ер нь бол утгагүй асуудал. Тийм учраас эдгээр үг хэлгүүдийг өөртөө хэлэхээс зайлсхийх нь зүйтэй гэж би бодож байна. За тэгэхээр дөрөвдүгээрт юу оруулж байна вэ? Тэгэхээр энэ дөрөв дэх үг хэллэгийг надад их олон хүмүүс хэлж байсан. Хэлэх болгонд надад үнэхээр хэлэх үг олддоггүй. Яагаад ингэж байдгийг би бас заримдаа гайхдаг л та. Энэ үг хэллэгийг юу гэж бодож байна? Та таах уу? Энэ бол чам шиг, тань шиг ирч хүчтэй байсан бол даанч надад алга гэдэг үг хэллэг байгаа. Дандаа ирч хүчтэй хүн гэж юусоо байхгүй. Дандаа ирч хүчгүй хүн гэж бас юусоо байхгүй. Ирч хүчэндээ хийгээд байгаа юм бас биш. Ирч хүчгүйдээ хийхгүй байгаа юм бас биш. Зөвхөн хий гэдэг хүсэл эрмэлзэлтэй байгаа юм. Үнэхээр хүсч байгаа бол ирч хүчгүй байсан ч босоод хийдэг. Босоод хийснээр моментум үүсдэг. Ирч хүчээр цэнэглэгдэж эхэлдэг. Босоод хийснээр тийм ээ. Заримдаа бид нэг юм бариад авчихаараа орхиж чадахгүй дуусгаж байж санаа амардаг тийм ээ. Яг үүнтэй адилхан. Хамгийн энгийн инэдэмтэй жишээ юу вэ гэвэл самар цөмөөд эхэлсэн бол яадаг вүлээ? Дуусгаснаас зогсож чаддаггүйтэй яг ижилхэн. Тиймээс ямар нэгэн аргаар өөрийгөө босгоод хийлгүүлэх нь маш чухал. Хэрвээ огт хийж чадахгүй байгаа бол бүр яаж ч өөрийгөө шахаад бүр хийгээд бодоод ч хийж чадахгүй байгаа бол өөрийгөө 80% орж байна гэж ойлгоорой. Энэ тухай би бичлэг хийсэн байгаа YouTube руу ороод амжилтанд хүргэх дадлуудыг яаж эзэмших вэ гэдэг бичлэгийг хайгаад үзээрэй. Тэгэхээр энэ ирч хүчгүй байгаа учраас хийх чадахгүй байна гэдэг энэ үг хэллэгийг өөртөө огт хэлж болохгүй үг хэллэг дотор оруулж байна. Ингээд хамгийн эцсийн 5 дахь үг хэллэгт юу оруулж байна вэ гэвэл магадгүй зарим нэг маань хэлжиж болох юм. Хэлэхэд амархан штэ, хийхэд хэцүү штэ гэж бодож байдаг. Хэлэхэд амархан штэ, хийхэд хэцүү штэ гэдэг үг хэллэг байгаа. Энэ бол хамгийн түгээмэл өөртөө хэлдэг 5 дахь үг хэллэг юм. Тийм ээ. Хэлэхэд амархан, хийхэд хэцүү. Хэлэхэд бүх юм амархан, хийхэд бүх юм хэцүү. Би маргаашнаас гүйж эхэлнэ гэж хэлэхэд амархан. Маргааш нь болоод гүйх гэхээр хэцүү санагдаж ихэвчлэн яадаг вэ гэвэл гүйхэ болдог. Хэлэхэд амархан, хийхэд хэцүү шттэ гэдгийг бодонгууд хүн ер нь л хийхэ болно. Яагаад гэвэл хэцүү юмд хүн бүрдургүй. Хэлэхэд амархан шттэ, хийхэд хэцүү шттэ гэж бодонгууд л хийхэ зогсоодог. Тийм болохоор энэ хэлэхэд амархан, хийхэд хэцүү гэдэг үг хэллэгийг өөртөө юусоо хэлж болохгүй. За тэгэхээр та өнөөдөр өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэгийг мэдэж авлаа. Тийм болохоор хэрвээ та мэдэн бүгдийг үтсээ аль нь ч үйлчлээгүй гэж байгаа бол эсвэл тэр тийм байх нь аргагүй штэ ямар над чиг ийм биш тийм биш гэж байгаа бол эсвэл намайг юусоо ойлгохгүй байна гэж байгаа бол тийм ээ. Эсвэл ирч хүч алга гэж хэлж байгаа бол эсвэл хэлэхэд амархан хийхэд хэцүү шттэ гэж байгаа бол өнөөдрөөс эхлээд энэ хандлага өөрчлөхгүй бол хизээж хүссэндээ хүрэхгүй. Мэдэн бүгдийг үтсэн гэж байгаа бол түүнийхээ оронд өөр ямар арга байна, өөр юу оролдож үзэх үү гэж бодсноор боломжууд гарч ирнэ. Өөртөө боломжийг нээх болно. Тэр тэгэх нь аргагүй штэ ямар над чиг ийм биш, тийм биш гэхийн оронд над чиг хүмүүс зөндөө амжилтанд хүрсэн над чиг хүмүүс зөндөө байгаа. Тийм болохоор би ч гэсэн чадна гэдэг хандлагаар солиод үзээрэй. Чи намайг юусоо ойлгохгүй байна гэд уурлахын оронд тухайн хүн юу гэж хэлхийг нь төвчээртө сонсоод түүнээс нь авахыг нь аваад өөртөө туслахыг хичээх хэрэгтэй.
эрч хүч алга гэд юу ч хийхгүй байхаа оронд босоод хийгээд эхлэх нь зүйтэй. Хийгээд эхэлснээр хэрхэн эрч хүчтэй болохыг та мэдрэх болно. Хэлэх амархан хийхэд хэцүүгээд суугаад байвал хизээч хийхгүй. Түүний оронд хийхэд хэцүү байдаг учраас амжилт амттай гэдгийг өөртөө хэлээд хийх нь зүйтэй. Тэгэхгүй нэг жоохон юмнаас болоод хүний өмнөөс юм хийж байгаа юм шиг шууд сөргөөр хандаж болох нь харамсалтай гэж би бодож байна л да. Хийх гэж байгаа бүх зүйлүүд бид бүгдээрээ л өөрсдийнхөө сайн сайхны төлөө хийж байгаа гэдгийг өөртөө сануулхад илүүтэхгүй. Ер нь байнга сануулж байх хэрэгтэй гэж би бодож байна. Яагад гэвэл хаа сайгүй л эерэг нөлөө хэрэгтэй байгаа. Хүн бүхэнд эерэг нөлөө агаар ус шиг хэрэгтэй байдаг. Та эерэг байснаар өөр хэн нэг эерэг болгоно. Тэр хүн өөр нэг хүнийг эерэг болгоно. Эерэг зүйл нэг хүнд нэг эерэг нөлөө үзүүлснээр тэр эерэг нөлөө цаашаа зөндөө олон хүмүүстэд эргээр нөлөөлж олон хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелүүлэхэд жижиг ч гэсэн нөлөө үзүүлнэ. Энэ бүгд зөвхөн хувь хүнээс эхлэх учраас би бодож байгаагаасаа илүү хүчтэй, би бодож байгаагаасаа илүү ихийг чадна гэдгийг өөртөө өнөөдөр сануулаарай. Тэгэхээр өнөөдрийн амжилтын тарин юу вэ гэвэл би бодож байгаагаасаа илүү хүчтэй. Би бодож байгаагаасаа илүү ихийг чадна гэдгийг өөртөө хэлээрэй. За тэгэхээр өнөөдрийн энэ бичлэг танд жаахан ч гэсэн урам өгсөн байх гэж бодож байна. Хэрвээ таалагдсан бол цааш нь зөндөө олон хүмүүст түгээгээрээ хэрэг болж байгаа хүмүүстүүдэд сошиал медиагаараа, имэйл хаягаараа цааш нь түгээгээрээ хуваалцаарай. Хэрвээ та миний дараагийн шинэ дугаарыг сонсох хүсэлтэй байгаа бол uka.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Миний подкастуудад subscribe хийгээрэй. Миний подкастууд iTunes дээр байгаа, Spotify дээр байгаа, Google Podcast дээр байгаа, Amazon Prime дээр байгаа бүхэл те түгээмэл подкастууд хаана байна, тэрэн дээр бүгдээрэн дээр нь байгаа шүү. Тэгэхээр хүс хийх хүр ука төмрийн хамт гэд хайгаад үзээрэй. Тэгэх юм бол миний подкастууд гарч ирнэ. Тэр подкаст дээр та subscribe хийгээрэй. Мөн комментоо үлдээгээрэй, сэтгэлдээ үлдээгээрэй, 5 одоо өгөөрөө миний буцалж буй амьдрал гэдэг хэсэгт uka.com руу ороод меню хэсэг дээр MBBA гэд миний буцалж буй амьдрал гэдгийг товчлоод эхний хэсгүүдээр нь тавьсан байгаа. MBBA гэдэг булан байгаа. Тийшээ ороод өөрийнхөө буцалж буй амьдралаасаа хуваалцах юм бол би маш их баяртай байх болно. Хэрвээ хуваалцснаар би дараагийнхаа дугаарууд дээр сонсогчдоо, уншигчдаа бас хуваалцаад явах болно. Тэгэхээр өдрөө сайхан өнгөрөөгөөрөө дараагийн дугаар хүртэл баяртай. Хүс хий хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.